хүн байхын утга учир гэдэг бол тухайн хүний өөрийн оюун санаанаас л хамаарч байна. Хэрвээ оюун санаагаараа бид өөр байх юм бол бас л хүн гэж жоохон хэцүү болов те. Ажиглан сүсэглэх, ажиглахгүйгээр даган сүсэглэх гэсэн юм байна. Танд ямарваа нэг юм таалагдж тэр шунал. Энэ орчлын ертөнц гэдгийг хүн өөрийнхөө бие их сүзлэр бий болгочтой. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ подкастыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Хүнээс эхлэе подкастын маань 3 дугаар зочноор маш гайхалтай хүн өргөдөж ирсэн байна. Та бүхэнд зочноо танилцуулахад Сараад орж Номон хааны 8 дугаар хувилгаанд өр лувсан дамбиж алдсан хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ цаг хугацаанд Монгол улстай 15 жилийн дараа Энэтхэг улсад суралцж байгаад ингээд манай подкастэд оролцох боломжийг олгосон танд бас маш их баярлалаа. Ингээд подкастынхаа эхэнд одоо таны тухай ингээд товч ярилцъя. Та өөрийнхөө талаар товч танилцуулаач. За тэгээд танд болон энэ подкастыг хийдэг хамт олон тэгээ энийг үзэж байгаа нийт одоо монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За би Энэтхэгт 15 жил гэхээс илүүтэйгээр ингээ дунд нь бас их олон ирж буцсан. Тийм байгаа болохоор бас Монголд ирээд их сайхан байна. За тэгээ миний хувьд бол 2012 онд Энэтхэг улс руу явж суралцахаар явж байсан. Өөрөө бол би 2008 онд анх лам болж байсан. Төв гандан ядэд лам болоод тэгээд 2010 онд Дэрхэн гинтэн богд өгш далаа өгчтөргөтэй хүмүүс намайг одоо Сараад орж Номон хааны 8 дугаар өдрийн хувилгаан байна гэх нэг өдөр тодруулж исэн. За тэгээ би Монголдоо бас Монгол эрдэмтэн багш нарынхаа одоо сургаалаар суралцж байхад 2012 онд бол одоо Энэтхэг улсад Гомон тацанд очиж ингэ суралцсан. Тэгээ бас их азтай. Яагаад гэвэл надаас өмнө бас олон хувилгаад маань суралцж байсан. Гэхдээ би одоо хамгийн анхны Монгол гэрийн багштай, Монгол багштай тийм хувилгаан болж очиж исэн. Энэ маань одоо бас их аз завшаантай хэрэг болж исэн. Тийм одоо тэр цагаас хойш одоо Гомон тацанд суралцж байна да. Тэгэхээр Гомон тацанд бол маш олон ламнар олон одоо улс орнуудаас оролцож 2000 гаруй лам 6000 билүү? 6000 гаруй лам ерөнхийдөө суралцдаг гэж сонссон тий. Тэг яг Балдан Барайван хий тэгэхээр 6000 лам байгаа. Тэгээ дотроо бас олон тацантай. Тэгэхээр манай яг Балдан Барайван хийдийн Гомон тацан гэдэг нь бол өөрөө нэг 2000 ламтай. Ийм тацан. За таны нөгөө Сараад орж Номон хааны 8 дугаар дүр хувилгаан дүр гэхээр бас их сонирхолтой байна л да. Ер нь та энэ хувилгаан дүрийн талаар манай үзэгчдэд жоохон тайлбарлаад өгөөч. За яг хувилгаан гэдэг бол анх би одоо буруу санааг бол гармафарын бүчи анх хувилгаан дүрээр ингэ тодорч анх хувилгаан гэдэг зүйл гарч ирж исэн гэж ойлгож байна. Тэгээ би бас алдаатай сансан байж магадгүй шүү. Тэгэхээр яг хувилгаан гэхээр яг утгандаа бол одоо тэр аливаа юмсийн мөн чанарыг илтэд мэдсэн тийм ямарваа нэгэн хүн гэх юм уу бодгоол одоо дараагийнхаа төрлийг одоо өөрөө таалж би одоо энд төрнөө яагаад гэхээр энэ цаг үед би энэ газар төрж иж ийм шашин амтнд тус өргөнэ гэсэн ийм одоо өөрийн тааллаар төрдөг ийм бодгоолыг бол ер нь хувилгаан гэж үздэг. Тэгээ яг миний хувьд гэхээр 8 дугаар дүрийн хувилгаан гэж яригдж байгаа. За тэгээд анхны дүр маань бол өндөр гэгээний үеийн өндөр гэгээний өргөмөл хүүхэд байсан. Тэгээ өндөр гэгээ маань 2 хүүхэд өргөж авсны нэг нь одоо анхны Сараад орж Номон хаан Сараад орж хувилгаан гэж юм хувилгаан байсан. Тэгээд хувилгаа гэхээр ер нь бол одоо урагшаа ингээд тэр хүний анхны төрөл гэдэг энэ бол бүгд баримтаар байх хэвээр. Яг Сараад орж хувилгааны хувьд бол Монголд өмнө нь 8 дүр 7 дүр тодорч исэн одоо баримтаар ил. За тэгээд мөн төвдөд одоо 3 дүр төрж исэн бас одоо нэр устдагаараа ингээ баримтаар ил. За бүр Энэтхэг оронд ингээ төрж исэн жишээ нь ийм байдаг. Тэгэхээр одоо Сараад орж хувилгаан гэхээс илүүтэйгээр ер нь хувилгаан гэдэг бол одоо ингээ яг урд дүрүүдийнх нь одоо түнрүүс олдог буюу одоо дүр дамжсан одоо
ном гэж байдаг. Тэрэн дээр одоо ингээ бүх баримтаараа бол ингээ хэл байдаг. Тэгэхээр хувилгаан гэдэг үзэхээр бол зүгээр нэг эрдэмтэн лам гэхээс илүүтэйгээр уг нь мөн чанартай бол яг ингэж зовлонгоос гитлээд яг тэр аливаа юмсын мөн чанарыг яг үнэн зөв өрнө гэж олсон. Тийм хүнийг хэлдэг. Будда өгшийн сургаал бол 2500 жилийн түүхтэй байдаг. Тэгэхээр буддийн сургаал, буддийн гүн ухаан, философи гэвэл одоо миний хувьд бол эндөө балчирдах байх гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа одоо энэ орчин цаг үед энэ сургаалаас бид нар одоо юуг авч хэрэгжүүлвэл зүгээр юм бэ? Орчин цагийн хүмүүс юуг ойлгол зүгээр юм бэ? Ерөнхийдөө ер нь монголчуудын нийтлэг нэг дүр төрх байна л да. Буддийн шинтэй холбоотой бодоод үзэхээр нэг ном уншдаг те, лам гэхээр нэг ном уншдаг, засал номоо жилийн слайдлагчдаг те. За нэг жоохон нэг зовлон ч юм уу, нэг болж бүтэхгүй эрэл хайгуул хийх ч юм уу, ажил төрөл болохгүй бол нэг үзүүлээд нэг чиглэл авчдаг ч юм уу те. Тэр чиглэлээр ерөнхийдөө ойлгох гэдэг болов гэж би зүгээр хувийнхаа зүгээс бодол үзэж байна. Тэгэхээр манай подкастын нэр бол хүнээс эхлэе гэдэг нэртэй. Тэгэхээр нэг хүн зөв ойлголттой, нэг хүн одоо альва асуудлыг одоо ухамсарын хувьд те, ёс суртахууны хувьд, хүний хувьд зөв ойлгож иж нөлөөлнө. Нэлээд хэдэн хүн зөв ойлгож иж нийгэмд нөлөөлнө. Нийгэм тэр чигээрээ сайхан байх юм бол, сайн сайхан байх юм бол сайн сайхан нийгэм бүтнэ гэж ерөөхдөө бодоод байдаг. Тийм учраас хоёлаа энэ ёс суртахуунтай хүн, ер нь хүн байхын утга учир гэдэг асуудлаас яриагаа эхлэе. Би саяхан нэг одоо залуу эмээтэй болсон. Тэгээд тэр залуу эмээ болохоор ингээд Америкт олон жил болж байгаад ирсэн юм байсан. Тэгээд за та хүүхдээ сайн харж гинэ ус би хүүхдээ сайн харж гинэ гэсэн. Тэгээд за ачаа хайрлаж байгаа таны сэтгэл юу вэ? Та ер нь өөрөөсөө ямар үлгэр дуурал үзүүлж байна гэдгсэн чинь ямар ч байсан одоо эрүүл сар болгоод өсгчээ гэж бодож байна. Түүнээс шүүл бус нь бол тэр хүн өөрийнх нь хүүхдээ ухамсарал мэдэх байхаа гэдгс. Тэгэхээр тийм тэгвэл та хүүхдтэй ямар ухамсарын үлгэр дуурал үзүүлж байна гэдгс чи тэр надад нэг тийм чухал биш ээ гэдгсэн. Тэгэхээр нь би тэгвэл адгуу самтан бидний ялгаа юу вэ гэсэн оюун санаа гэсэн. Тэгэхээр тийм шүү дээ те. Одоо адгуу самтан ч гэсэн үр төлөө одоо эрүүл сарвал байж болоход ихэнх тийм байдаг болов. Тэгвэл бид тэдгээр одоо адгуу самтнаас ялгарч байгаа зүйл маань бол ерөөсөө л оюун санаа. Тэгэхээр хүн байхын утга учир гэдэг бол тухайн хүний өөрийн оюун санаанаас л хамаарна гэж бодож байгаа. Хэрвээ оюун санаагаараа бид өөр байх юм бол бас л хүн гэж хэлэхдээ жоохон хэцүү болов те. Тэгээд би нэг эрдэмтэн хүний үгийг сонсч байсан. Хүүхдийг хүн гэж ярихгүй байгаа нь болохоор хүмүүжсэн хүнийг хүн гэж хэлдэг юм аа. Хүмүүжил гэдэг одоо тэр жил гэдэг нөхцөл нь өөрөө тийм одоо Монголны дүрмд их гайхамшигтай маа гэж ингэдэг нэг эрдэмтэн Ахмад тайлбарлаж байсан. Тэгээ би яг энэтэй санал нийлдэг. Хүн байна гэдэг нь оюун санаагаараа хүмүүжсэн хүнийг одоо хүмүүжилтэй гэж дүгнэдэг. Тэгээ тэр юм ахис би та тэгээд хүүхдээ хайрлаж байгаа чинь одоо яг ямар сэтлэр хайрлаад байна вэ? Хайрлаад байна вэ? Яг хүн болгоод төлөвшөгдөн гэсэн чинь жоохон өөр ойлголттой байсан тэр. Тэгээ би та тэгвэл адуу сантнаас өөрөө ялгарч чадчихна гэж бодож байна. Үгүй юу? Жоохон дургуц тэр нэлээд тавгууц. Би чадалгүй яадаг. Яагаад би адуу сантантай зөвлөв. Тэгвэл адуу сантны бодол бидний бодол хоёр өөр байх ёстой шүү дээ гэж. Тэгээд бидний бодол бол хүмүүжил өөртөө бий болсон тэр ёс суртахуунаа үр хүүхдтэй цааш нь өгөх ёстой шүү дээ. Тийм байхад та яагаад тэр нь миний асуудал биш гэж байгаа юм бэ? Тэгвэл одоо бид нэр юугаар ялгах юм гэсэн нөгөө нэрэл тийм биш үс. Тэгэхээр энэ бол одоо ёс суртахууны л асуудал байна. Хүн байх гэдэг бол жишээ нь нэг юм юу гэдэг л да манай номон дээр адгуу самтны биеийг авах адгуу самтан болж төрөх хоёр өөрөө гэж үздэг. Адгуу самтны биеийг авах гэдэг бол түрүүний нөгөө ярьсан шиг хувилгаан нэг одоо эрдэмтэн хувилгаан ч гэдэг юм уу магадгүй ингээд бүр адуус одоо морины бид ороод ийм өрөөл тавьж ороод тэгээ ингээд тийм дүрээр байж болно гэж. Яг адгуу самтан гэх юм бол арай өөр өгч үл өөрөөр төрнө гэж.
Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр нөгөө үлийн үрээрээ төрцөн өөрөө ерөөлөөрөө төрцөн хоёр маань нэг нь бол адгуу самтан мөн нөгөөх нь адгуу самтан гэхэд хэцүү гэж. Яагаад гэх юм бол оюун санаа нь өрөөгч. Жишээ нь бурхан багш бодит сэтгэлийг одоо тамийн оронд төрүүлсэн гэж номл байдаг. Тэгээ энэ дэр жоохон бас одоо мэтгэлцээнтэй л дээ маргаантай бурхан багш тамд ер нь тамд бодит сэтгэл төрөх боломжтой юм уу гэдээ үзгээр жоохон хэцүү. Тэгээ энэний одоо олон хүмүүсийн хэлдэг гаргалгаа бол юу гэхээр бурхан багш тамд төрөөгүй маа тамийн төрөл авсан юм. Тэгэхээр тамийн төрөл авж байгаа нь өөрөө тамд төрсөн биш оюун санаагаараа зүгээр тэрийг одоо нэг ерөөл тавьж очиод тэнд тийм бодлыг төрүүлсэн гэж. Тэгэхээр гадна харагдчих байгаа дүр хаана төрсөн гэдэг чухал биш. Тухайн хүний оюун санаа л хамгийн чухал гэж үздэг. Энэгээр хүний одоо хондоош юм лөө студентаас. Тэгэхээр яг эндээс үзэхэд адуу самтан одоо хүний ямар нэгэн одоо амьд махбодын ингээд төрөл гэж бодоход хүний ялгаатай байдал нь бие махбод сэтгэл оюун санаа сүнсэн бие гэдэг нэг өөр ингээд өгдлүүд байдгийн байна гэж ойлгоод шүү. Тэрүүгээрээ одоо ингээд ялгарч яс суртахуунаараа өөрийгөө авч явдаг гэж ойлгож болох уу? Тий, ер нь тэгж ойлгож байна. За тэгэхээр нөгөө түрүүний ингээд нөгөө зоригтойгоо ингээд яриад явхад одоогийн орчин үеийн хүмүүст те бид нар ингээд 2500 жилийн хугацаанд тухайн одоо нөхцөл байдалтай тохируулж бурхны сургаал бол ингээд янз бүрийн тухайн хүмүүсийн ойлголт одоо оюун ухааны байдал ч юм уу тэр хөгжилтөнд зориулан өөрөөр ингээд ойлгуулахын тулд тайлбарлагдчихсэн баг. Одоо бид нар яг энэ бурхны шашнаас юуг яг хамгийн голчилж авах хэрэгтэй юм бэ өдөр тутмынхаа амьдралд? Тэгээ яг зөв одоо бурхан багшил анх номлоод түүнд нь хүмүүсийн оюун ухаан түүнд ингээд жоохон хүрч чадахгүй болоод таны хэлж байгаагаар ингээд жоохон хувьсаа өөрчлөгдөжсэн. Түүнд зориулагдаад ингээд тайлбар номнууд ингээд наашаа гараад ирсэн. Тэгээ одоо ингээд бид нар л ойртой л гэсэн үг тийм энэ цагаараа. Тэгэхээр бидний хувьд бурхны шашнаас өдөр тутам амьдралдаа дадал болгож авах зүйл маань бол санамсартай байх хэрэгтэй. Одоо монголчууд ярьдаг шүү дээ. Ичхүүр сонжууртай байх хэрэгтэй гэдэг. Хүн ер нь ичхүүр сонжуур гэдэг маань бол санамсартай хүнд бас бий болдог юм шиг байгаа юм л да. Тэгэхээр санамсар гэдэг үгээр бол бид одоо ингээд бурхны шнэх олон агуулга тэрэнд орж холоо гэж бодож байгаа. Нөгөө олны дунд үгээ ганцаараа байхдаа сэтгэлээ гэдэгтэй. Тэр бүгдээр л ажиглах байгаа шүү дээ. Ажиглах. Олны дунд үгээ ажигл. Ганцаараа байхдаа сэтгэлээ ажил. Тэгэхээр энэ бол хүн гэдэг чинь ер нь амтан гэдэг чинь өөрөө бие хэл сэтгэл гурвын нийлэмжин болоо гэж боддог. Тэгэхээр бид ямар ч үед бие хэл сэтгэл гурав гэж байгаа энэ зүйлээ өөрөө ажиглаад удирдаад ирэх юм бол энэ өөрөө лавл хүн нэгтэй буруу юм хийх баг. Мэдгүй одоо би ингээд бас Монголд ингээд яг төдийлөө өөр шиг ингээд байхгүй болохоор та ч юм бас өөрөө багш байна шүү дээ. Тэгэхээр ингээд та сайн мэдж байгаа. Ер нь хүмүүс буруу юм хий гэж зориг тавьдаг болоо юу гэж бодож байна да. Зорж хийхгүй шүү. Зорж хийхгүй тий. За зарим нь одоо санамсаргүй байдлаар эсвэл зарим нь алдаа гаргаач гэдэг юм гэдэг тий. Тэр хүн хизээч муу юм хийх гэж ер нь баг цөөхөн баха боддог байхаа. Тэгэхээр яг би нөгөө хитрхи ламнартын сургуульд байсаар байгаа зүгээр тасарсан байж магадгүй. Тэгээд танаас асууж байгаа юм. Тэгэхээр та чинь өөрөө хизээч буруу юм муу юм хий гэж бодохгүй тий. Юунаас болоод хаяа алдаа гараад байдгүй гэхээр санамсаргүй л байдлаас болоод санамсар. Тэгэхээр бол буддын шашнаас өдөрт одоо хүн хэрэгжүүлэх зүйл маань бол санамсар байх болов гэж бодож байгаа. Жишээ нь би өнөө өглөө ингээд босоод сэрүүлэг дугаараа сэрж байгаа юм л да. Түүнээс ухамсараар сэрж чадахгүй. Тэгээ ингээд сэрээд би боцсон. Өнөөдөр би ингээд танаа подкастэнд орно. Дараа нь 2 их сургууль дээр очиж бас нэг яриа. Тэгээд энэ бүхэн маань хүний төлөө хүнд сайн зүйлийг одоо үлдээгээсэ гэж би ингэж ерөөл тавьсан. Яагаад гэвэл би ингээд олонд яриад нэр алдартай болох гэдэг бол энэ мэдгүй надад л тэр нэг шаардлага зүйл байна. Хамгийн гол миний зорилго бол хүнд туслах. Тэгэхээр тэрийгээ би өөртөө өглөөнд сэрэнгүүтээ сануулсан. Энэ бол одоо далаа хөшөө маань одоо гандан гчлээдийн тэргүй ам бий гэж байгаа Монгол хөшөө маань бидэнд одоо өвлүүлж зааж өгсөн сургаал. Энийг л бид амьдрал дээр хэрэгжүүлчих юм бол би сайн лам болж чадах болов гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр санамсар гэдэг зүйл буюу хүн өөрийгөө ажиглах, өөрийгөө ухааруулах,
тэр нь бол товчтой хүн ажиглалтай байх хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхээр одоо манай сонсогчд маань ойлгосон байх олон төрлийн одоо нөгөө нас хүйсийн одоо сүүлийн үед бол generation гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр залуучууд ч гэсэн сонсож байгаа бах. Тэгэхээр яагаад гэвэл бид нарыг санамсаргүй болон одоо нэг өөрийнхөө өдөр тутмын амьдралыг ажиглалтгүй болгох нөлөөлөх хүчин зүйл байна л да. Ялангуяа та одоо ингээ 2 сар гарan Монголд ирэхээр анзаарсан баг тийм ингээд маш их завгүй амьдрал. Өглөөнөөс орой болоход нэг мэтгэд өнгөрцөн, нэг мэтгэд 7 хоног өнгөрцөн, нэг төгжрэлтэй ингээ гацаа явж өөрийгөө юу ажиглах мантай нөгөө цагтаа минутад ажилдаа очих. Тийм нөгөө ажлуудаа амжуулахын төлөө л явж байна. Тийм учраас нэгэнт одоо бид нар ингээ нэг ойлгочлоо. Бид нар ажиглалтай байх хэрэгтэй юм байна. Анализ хийдэг байх хэрэгтэй юм байна. Өглөөний орой ч юм уу тийм. Тэрийг мэддэг хүмүүс бас их байна л да. Ялангуяа ингээ одоо өөр хэлбэрээр тийм ингээд одоо буддийн шин бол маш их шашны ойлголт биш тийм шинжлэх ухаанаар ингээд тарих судлалын эрдэмтэд Америкийн нэгдсэн улсад ингээд олон их сургуулиудад mindfulness meditation гэдэг нөгөө бясалгал гэл яриад байна. Тэгэхээр бид нар ингээ олон их сурвалжаас мэдээллийг бол хүлээж авч байна. Ойлгоод байна. Одоо энийг яаж дадуулах вэ? Тэрхэн яаж одоо зуршил болох вэ? Одоо надаас хүмүүс асуудаг. Би ингээд амар ууртай. Яаж уура багасгах вэ гэж хүмүүс асуудаг. Яагаад та тэгж бодож яах гэхээр би ингээд ууралж чадах юм. Энэ үедээ би яаж өөрийгөө төвчгөөч гэдэг юм ингээд. Тэгэхээр яг ингээд ч та хүнтэй ингээд тавгүй харилцаанд орсон байгаа үедээ шууд өөрийгөө татаж авах боломжтой юу? Уг нь бол боломжтой бах. Тэрийг дадуулчвал. Тийм ер нь яг өнөөдөр гэдэг үзвэл та боломжтой юу? Хэцүү бах. Хэцүү бах тийм. Тэгэхээр би бол хүмүүс тийм зүйл хийх хэрэгтэй. Ердөө үедээ өөртөө дадуулаач. Ердөө үедээ дадуулаач. Энд чинь ердөө үед хүн одоо яг ингээд та бүхэн одоо яриа сууж байгаа энэ үеэс ингээд дадуулаад ах юм бол тийм сэтгэл тавгүй болсон үед бол тэр автоматар дадлага орж ирэх лөө. Одоо жишээ нь дээр үед тийм хүн байдаг л да ингээд хар цагаан хоёр чулууг тавьчаад тэгээ ингээд өөр одоо сайхан сэтгэл төрхөр цагаан чулуутай сөрөг сэтгэлтэй хар чулуу тавиад ингээд нөгөө хүн чинь ингээд оройн хоёр чулууныхоо өнгөг тоолдог. Тэнгүүд за энэ нэлээ. Тэгээ маргааш нөгөө зориг тавиад за би хар чулуунаас тэдийг яваа шүү. Тэгээд яагаад вэ гэхээр нөгөө бүр үгүй үрдэлсүүлд ингээ гасаад ирсэн байдаг. Яагаад гэхээр нөгөө тэгэхгүй бол нөгөө сөрөг хэлчих гээд байгаа учраас нөгөө хүн чинь ингээ за би энэ хараас илүү тоо гарахгүйгээр бүр өөртөө хүн тэмцэжсэн. Тэгэхээр яг хүчтэй тийм сэтгэл хөдлөлд орсон байгаа үед хүн сэтгэлээ одоо жолоодож чадахгүй шүү дээ. Тэгэхээр ердөө үеэсээ дадуулах хэрэгтэй. Тэгээ миний ганагчлаа хэдэм маань тэргүй хам одоо би цаашдаа монгол өгшиг ярьчвал ойлгох бах тийм. Монгол өгш маань тэгж айлддаг. Ялгамжаат сайн цаг гэж хойшд ирэхгүй. Яг одоо байгаа чинь ялгамжаат хамгийн сайн цаг шүү гэж ингэж өгш маань айлддаг. Тэгэхээр яг өнөөдрөөсөө яг отооноос магадгүй энийг ингэ сонсож байгаа энэ үедээсээ л бид өөрснөө дадлаг болгох нь л тэгээ түүнээс манай үгэнд бас одоо хичээл зүтгэлээс эрдэм бүхэн гарна гэдэг. Тэгэхээр та өдөрт 1 үү, 3 үү, 5 үү гэдэг ингээд дадлаг болгоод их юм бол энэ үр дүн. Түүнээс шил бид 7 хоног бясалгал хийчээ. Гарч ирэнгүүт эрэг дандаа эрэг юм боддог гэж байх. Хэцүү шүү дээ. Сайн муу нийлжээ савд үрдэг хүний орчлонд одоо тэгэл асуудалгүй юм гэж байхгүй. Гэхдээ бид нар тэрийг аль болох одоо зөв талаас нь л харж тэгжиж одоо хамт олонны одоо нэг хэсэг бүлэг хүмүүсийн харилцаа сайхан болно гэж үзнэ тий. Тэгэхээр одоо хичээл дор бүр нийл хичээх хэрэгтэй юм байна да гэж ойлгож байна. Тий. Тэгээд ер нь яг энэ чинь өөрөө одоо ингэ өөрийн гэсэн хяналттай л гэсэн үг шүү дээ тийм ээ өөрийгөө анзаарсан. Хяналт гэхээр ингээд бие бариад байх гэхээс илүүтэйгээр ажиглаад байх хэрэгтэй юм л гэж бодож байгаа. Гэр бүлийн харилцаа одоо ингээд нийгмийн харилцаа энэ гэдэг ч гэсэн бүгдээрээ л энэ өөрийн ухамсараас гарч байгаа шүү дээ. Тэр нь өөрөө тэгээд ер нь тэгээ хүн хамгийн хайртай хүнэл гомдоцсон байдаг гэж олон хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгээд энэ маань өөрөө яагаад вэ нөхөр хяналтгүй фокус алдсан үедээ л бас одоо санаатай санамсаргүй ингээд үг алдсан байдаг. Түүнээс баг тэр хүн ботж байгаад биш үг алдсан. Санамсаргүй байдлаас л олон юм гараад байна. Хичээл дүгнмээр байгаа. Маш гайхалтай тайлбар байлаа.
Тэгэхээр одоо хэллаа нөгөө түрүү би бас цохос дурдсан тий буддийн шишин, бурхан шишин, лам гэж бодохоор л засал номтой л холбоотой болоо явчих чинь тий үзүүлгийг харуулъя гэл. Гэтэл амар сони юм л гоо. за Айгуу сүсгтэй хүн над руу битүүний шүн мессеж. Багшаа заслаа хэлэх гэсэн байна. Эхлээд золгоот яа гэсэн. Тэгэхээр яг таны асуух гэдэг асуулт энэ л байна. тэгэхээр бас бид нар айгүй олон жил ингээл сүсгтэй ингээл өргөөл ингээл явж байгаа ч гэсэн цаад мөн чанарыг бас ойлгох хэрэгтэй болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо мухар үзэл бодол гэхүү те та энийг баг зэрэг тайлбарлаж өгөөч. Энийг бас хоёлаа ярилцсан зүг байх гэж бодож байна. Та тэгэхээр мухар сүсгийн талаар буюу зан үйлийн голчилж байгаа талаар нь асуух гэдэг тийм үү? Тэгэхээр мухар сүсэг байна. Бүр мухарл байна. Яг л ингэж хэлмээр байна. Тэгээд саяны дурдсан хүн гэхэд бол тийм мухар сүсгэлж байгаа биш. Зайлвал тайлбар нь юу вэ гэхээр та амар завгүй байдаг болохоор яг заавал шиний нэгэнд гэж байгаа юм биш. Ер нь л зүгээр би таныг санаалаад орхиё гэдэг жага. Бүр тэр хүний бол нэг юм итгэл үнэмшил байгаа байхгүй. Тэрийг буруу шахах юм байхгүй. Зүгээр л инээдэртэй байгаа шүү дээ. Зүгээр би золгоод яа гэж. Тэгэхээр янз бүрийн хүмүүс байна. За буддын шашныг яг ингээд нэг тийм хэрэглээ буюу одоо зөвхөн одоо нэг юм шиг бодож байгаа хүмүүс байна. Юу гэдэг булгаа бие нүтгэх юм бол ном уншуулчвал идэх чинь эсвэл бол булгаа нэг энэ жил заавал ном уншуулах ёстой ч гэдэг юм. Ингээд нэг юм өөр ойлголт байдаг. Тэгэхээр зан үйл бол байх ёстой зүйл. Бас энийг бол би үгүйсэхгүй. Гэхдээ манай буддын шишний өөрөө онцлог нь юу юм бэ гэхээр зан үйл биш логик ойлголт. Бид хамгийн эхлээд нотлох ухааны ном үзэж эхэлдэг. Юмыг одоо эргцүүлэн ажиглах гэдэг зүйлийг бид нэг номероо болгодог. Тэгээд хүмүүст бид ном уншихдаа тухайн хүнд ямар ном хүрэх вэ гэдэг талаас авч үзээд тухайн одоо таарсан засал ном байдаг. Тэгэхээр бид бол ингээд таны ном уншуулж байгаа болгон мухар сүсэг биш байхгүй. Харин та тухайн зүйлээ утгыг мэдэхгүйгээр за нэг юм залуу гэрүүлсэн. Эхнэр нь шиний 15-нд ном уншууллаа шигсэн нөхөр нь эхнэрлэг залгаснаа. За бууцаа тавьж байгаараа би нэг гандангаас бацаалаа малцсан явж байна. Ингээл шиндээ багтаа ном уншилж яа гэдэг. Тэр хүн бол мухар сүсэг байгаа байхгүй юу? Тийм бай. Тий. Ламаар ном уншуулгаад нас хамаагүй штэ. Тэ ер нь бол тэгэхээр яг зүгээр тих ёстой л гэсэн нэг юм зан үйлээ барьж байгаа юм бол мухар сүсэг болчих. 15-даач гэдэг юм уу, жилдээч гэдэг юм уу, яагаад засал ном уншуулах хэрэгтэй вэ гэдэг утга одоо логикоор нь хөөгд үзвэл тэр хүн супер би л дэмжин бүгд хэлгүй яах вэ? Түүнээс биш бол одоо ингээд бид ингээд нарнаас ч гэдэг юм уу, эсвэл ажил хийхгүй бид нараар даллах болоод баяжчихна гэдэг нь ямар ч боломж байхгүй шүү дээ. Энэ бол мухарч биш бүр монхоор л байхгүй юу. Би ингээд шиний нэгэн болгонд ингээд нарандаа очиж залбирдаг нэг настай ахтаа уужилж байгаа. Тэгээд наранд гарахаар ямар амар гизүү гинэ. Яагаад гэсэн. Нөгөө эхнэрийнхээ бэлжчихсэн гой дээл рүү яаж одоо цай өргүүлчихгүй мөх гэсэн гэж боддог. Машин бол дүүрсэн хэрэгжтэй гэдэг. Хатаа тэгээд шиний нэг нь тэр чинь өөрөө хаз шаргалтай байдаг юм уу? Ямар байдаг гэсэн. Амар гизүү бөө уур орж ирж шүү. Тэгээд та шиний нэгнийхээ өглөөд уурлаа таны хэмэр сүлд хариулах юм уу гэсэн чинь гизүү юу вэ хаа инжлээс битээ. Тэгээд бид ингээд ажил хийхгүй одоо буян шиг даллах болоо дээд тойронд даллах болоо эсвэл бол наранд очиж залбираад энэ байх бүр ямар ч боломжгүй монхоор л байхгүй. Тэгэхээр хүн магадгүй одоо салхинд гараад дөрөвхөө оюун санааг сэргээмээр яж болно шүү дээ. Эсвэл бол нэг ингээд өөрөө би болохгүй байна гэж бодсон үедээ уул ханарханд очиод залбираад ингээд тэр үед оюун бодлоо зэгцлэх хэрэг ба шүү дээ. Тэгээд тэрний уул усны эцэд гэж байдаг бол тэр хүнд бас ингээд тусалах ийм зүйлүүд бол байгаа байхгүй. Тэгэхээр одоо хоёулын нэгэн тийм сэдвийг ярьсан юм чинь хүмүүс ингээд үйлдэл хийх болгонд яг энэ монхоор л вэ нөө мохор сүсэг вэ нөө эсвэл үнэхээр итгэл өнөмшөлтэй тэрийг бас ялгаж салгаж бодож иж бас үйлдэл хийвэл зүгээр юм болоо гэж бодож чинь тийм. Ер нь яг сүсгийг өөрт нь хоёр хуваадаг. Сүсгийг хоёр хуваадаг. Ажиглах, сүсэглэх, ажиглахгүйгээр даган сүсэглэх гэсэн юм байдаг. Тэгэхээр хамгийн гол зүйл нь бол ажиглан сүсэглэх. Зүгээр би яг тэгээд
жишээг нь дурдаад яг ингээд хоёр орон дээр ингээд харьцуулахад нэг орны хүмүүс ингээд таарал зөмсөө багшаа гэж айгүй их яадаг. А нэг орныхан бол ер нь хэр орогтой чай орж багшаа гэж дууддаггүй. А тэгсэн хэрнээ тэр хоёр орны хүмүүс хоёулаа нэг хүнийг багшаа гэж дуудсан бол тэр нөгөө бүх хүнийг багшаа гэдэг улсын маань хүмүүс болохоор манай багш бодлоо юм байлаа. Тэр сүлд нь ингээд итгэл үнэмшилгүй болчихоо явчихдаг. А нөгөө хэр барагтай багшаа гэж дууддаггүй улсын маань хүмүүс нэг хүн чай орсон бол тэр хүн нэг жоохон сөрөг зүйл харагдчихсан байсан ч тэр асуудлыг л өөрөөр хараад багшаа гэдэг итгэл үнэмшил бүр юм. Тэгэхээр тэр хоёр орон дээр харахад нэг нь шууд дахан дуурайж багш гэдэг шүү дээ. Нэг нь бол ажиглан сүсэг төрүүлж багш гэдэг. Аль нь баттай үлдсэн байна? Сүсэг төрүүлсэн мэдээж баттай. Ажиглан сүсэг төрүүлсэн байгаа. Тэгэхээр бид одоо ингээд сүсэг гэдэг зүйлээ ажиглж үзээд түүндээ итгэв. Бас надаас нэг асуусан ингээд муу ном уншдаг лам нар байна гэдэг. Надаас тэгээд асуусан. Тэгэхээр би хэрвээ тийм ламтай та ном уншуулж байгаа бол таны асуудлаа яагаад үгүй өнөөдөр маш олон лам нар байгаа. Яг ямар ламаар ном уншуулах уу? Таны сонголт. Таны л өөрөг чинь сонгосон, таны өөрөг чинь ажиглалт цар хүрээл тэр штэ гэж. Тэгэн уншуулах хэрэг байсан мó гэдэг асуудал шүү дээ. Өөрөө одоо яг үгүй тэр хүн бодох гэхээс илүү зүгээр сүулт нь тэгж дүнэлт хийж байгаа. Эхлээд тэр хүн ажиглах хэрэгтэйсэн байна. Булгаагаар ном уншуулах уу? Энэ хувилгаанаар уншуулах уу? Энэ тэр хүний л өөр ухамсар мөн байгаа шүү дээ. Ажиглах. Нөгөө ажиглах. Тэгээ авчин. За одоо хоёлаа жоохон хүрээгээ өргөжүүлээ л да. Одоо ингээд нэг авилгал ч юм уу хууль бус юм тий хийчээд энийг бол санаатай хийж байгаа гэж чинь тэгэнгүүтээ үлийн өөрийн асуудлууд буцаад ингээд сайн үлийн өөр муу үлийн гэж байдаг. Тэгтээ мэдээж буруу юм ихээр ч муу үлийн ирдэг. Тэрийгээ би ингээд их том юм хуулгаа намайг даалттай багш байдаг. Тэр хүн дээр очих юм бол ингээд болчдөг гэсэн бас нэг тиймэрхүү одоо үйл явдлууд үзэлтүүд харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр та юу гэж тайлбарлах? Боломжгүй гэж хэлэхээр үлийн үрийг арилгах боломжтой юу гэхээр боломжгүй гэд намлсан байна. Гэхдээ үлийн үрийг бас ингээд боомдлох, төр хойшлуулах ч гэдэг юм зүйлүүд байдаг. Тэр нь одоо яг үлийн үрийг намжлах бүр боломжгүй юм уу гэхээр ерөнхийдөө боломжгүй. Гэхдээ одоо юу гэдгийг ямар ч байсан ингээд надад байгаа үлийн үрээ би ингээд одоо сандраад би энэс ямар ч байсан энэ буруу зүйл хийчлээ шүү гэдэг тэрэндээ ингээд төрүүлээд одоо намжилж төрдөө ингэж одоо өөрт зовлон эрхийг багасгах арга байна уу бол байна гэж. Тэр нь ямар арга байдг вэ гэхээр дөрвөн хүчийг буюу дөрвөн зүйлийг бүрдүүлж муу үйл үүрийг намжлах боломжтой байна гэдэг. Тэр дөрвөн зүйл нь нэгдүгээрт нь болохоор ямар сөрөг зүйл хийснээ өөрөө ухамсарлах гэж. За би булгаад худлаа ирсэн шүү. Би ухамсарлах. Хоёрдугаарт нь болохоор гимших гэж. Энэ нэр буруу зүйл байсан биш үү? Буруу шүү. Гуравдугаарт нь юу гэж бодож байна да? Гуравдугаарт нь тэрэндээ одоо сайн эргүүлт хэлбэх үү? Дахин би энийг хийхгүй шүү гэж түүнийг ингэж хориглох бодлого. Тэгэхээр муу үлийн үр үйлдээд намжлаад яваад байгаа гэсэн ойлголт байх нь байхгүй. Гурав дахь буюу тэр нөгөө боомдлох сэтгэл төрөөгөл бол боломжгүй. За тэгээд дөрөвт нь болохоор одоо шүтээний хүч гэж ярьдаг л да. Тэр нь болохоор юу гэх вэ гэхээр түүндээ хандаж ямар нэгэн одоо сайн зүйл хийх ч гэдэг юм уу. Тэгэхээр та одоо нийгэмд яригадаад байгаа хүмүүс ингээ сөрөг зүйл хийчихэл ламаар даалгачаал сайхан болоод энэ бол боломж байх нь байхгүй юм шүү дээ. Гэмших одоо боомдлох буюу хориглох хоёр нь байхгүй бол тэгээд боломж байх. Тийм байна. Очиж ном уншуулчаал дахиад нөгөөдгөө давтаад их юм бол боломж байхгүй байх нь шүү дээ. За ингээд нийтлэг хүмүүсээ ингээ хоёлаа ингээд аваад үзлээ л дээ. Тэнгүүт бас нэг материаллык үзэл гэж нэг байгаад шүү дээ. Хязгааргүй шунал гэж байгаа дээ тий. Тэгэхээр эндээс үүдээд бас ингээд хүмүүсийн мөн чанар дотоод сэтгэлийг нь харахгүйгээр өнгөц байдлаар хүнийг дүгнэх. За тэгэхээр би таны подкастэнд орж байгаа хөрөх зорилгыг хэлчих. Би таны подкаст одоохондоо тэгж амар хандлт аваагүй байгаа. Дөнгөж 3 дахь цочин би юм бэлээ. Тэгээд би таныг бас олон жил мэднэ. Тэгээд хэрэгжүүлж байгаа ажлыг чинь бас мэднэ. Тантай маш их ярилцдаг учраас тэгээд хамгийн сүүлд
энэ подкастт орох болсон шалтгаан танаа хүүхэд гэж би бодож байгаа. Ягаад гэвэл та сандживэл би хүүхдтэй чинь тантай уулзахтай ярилцсан тий. Тэгээд тэндээс юу харж ийн нөхөр яг таны ажлынх чинь зорилго, өөрөх чинь зорилго одоо муу юм байна гэж би харсан. Тийм болохоор би энэ подкастт хорёо гэж бодсон. Тэгээд ер нь бол баг одоо таныг санал тавихаас ч илүүтэйгээр би өөрөө орохынсоо ямар ч байсан ингээд таны энэ одоо бүр ажил гэхээс илүү амьдралын чинь хөвшил болохыг зориод байгаа энэ зүйлийг би одоо бас бусдад түгэх чинь тусалъя гэж ингэж бодсон зорилго маань. Тэгэхэд түрүүн та ингээд гаднах материаллык зүйл гэж ярих чинь. Тэгээд таны хийж байгаа ажил болохоор одоо өөрийгөө илэрхийлэх чадамжгүй ийм хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдүүд чиглэж ажилладаг тийм ээ. Яг үнэ. Тэгэхээр материаллык зүйлийг хүмүүс ангилаад байгаа байдал энэ тусгай хэрэгцээд буюу өөрийгөө илэрхийлэх чадамжгүй хүүхдүүдтэй хүнтэй харьцаад байгаа бидний харьцаа хоёрыг биечлэн гэж бат. Тийм болохоор би бас одоо таны энэ ажил дээр тулгуурлаж өнөөдрийн сэдвээ яриул зүг болов гэж бодсон. Манай Эрдэмтэн ламнар маань бол ёс суртахуун энэрхүү сэтгэл өнтер гэдэг бол маш их бас чадлаараа ярьж байгаа. Тэгэхээр бол өнөөдрийн хоёулаа ярих сэдвийн фокус нь энэ үйл зүгээр юм л гэж би бодож байгаа шүү гэж. Яг үнэ маш зөв ойлгосон байна тий. Тэгэхээр нөгөө нэг ялгаатай байдлыг тий. Яагаад бид нар ингэж хүмүүсийг ялгаж харьцаад байгаа юм бэ? Баян адуу, гой сайхан, хөөрхөн муухай. Одоо юу ч юм те. Тэгтэл уг нь бол ингээ мөн чанараар нь хармаар байна шүү дээ. Бид нар хүн юм бол хүн шиг байх хэрэгтэй байна л гэдэг. Тэгэхээр ийм юм шиг байгаа. Магадгүй бид заримдаа бүр одоо аутизм гэхээр би өөрөө сайн мэдэхгүй л дээ. Гэт миний ойлголтоор бол бас нэг өөрийгөө илэрхийлэх чадамжгүй хүнийг хэлээд байдаг те. Тэгвэл тэдгээр хүмүүс заримдаа хүмүүс бас бүр төвөг болоод байгаа юм шиг санагддаг. Одоо та мэрэгжлийн хүн болохоор сайн мэдэх бах. Тэгээ би нэг цаашаа явах. Гэтэ ингээд харахаар ер нь хүн мэдхгүй зүйлээ биширдэг те. Мэдхгүй зүйлээс хүн айдаг тийм үү. Харанхууд нэг салхихад л хүн тэнд сэрвэлцдэг штэ. Гэрэлтэй байхад хөшөг хөдлөхөд хээч юм бодохгүй те. Байгалийн үзэсгэлэнт газар гээд хүн нэг үзчихэд нэг тийм дахиж үзээч гэдэг юм эсвэл нэг тийм за сайхан газар юм байна л болохоос өмнө нь хараагүй байсан шиг төсөөлөл байдгүй. Тэгэхээр ийм одоо өөрийгөө илэрхийлэх чадамж жаахан муутай хүмүүсийн хувьд болохоор ингээд харьцангуй тооны хувьд бага тэгэнгүүт нөгөө биднээс арай өөр юм шиг тэр бидэнд одоо ердийн хүмүүс төсөөлөгдөв. Тэгээд тийм болохоор тэр хүмүүс ингэж өөр ертөнцөөс өөр өнцгөр хараад байгаа шиг байна. Тэгээд жишээ нь магадгүй 100 хүнээс таны хүүхэд ийм хүнтэй гэр бүл болох уугүй хүмүүс юу гэж хариулах бол жоохон сөргөл байхаа. Үгүй шүү гэлээ шүү дээ. Тэгээд сөрөг баг. Тэгэхээр бид ингээд аваад үзэхээр ингээд хитрхи гаднах талаас нь хараад байгаа юм шиг. Тэгээд нөгөө хүмүүстэй болохоор бид ингээд зарим үед бүр ингээд өөрт нь хэрэгцээгүй байхад булгаагүй очиж туслах гад байгаа юм шиг. Ер нь чи ямар байдгүй тэр хүмүүст одоо ойлгох нь тэр хүмүүсийг ойлгох нь чухал байдгүй тэр хүмүүст туслах нь чухал байдгүй. Нэг намарт ойлгох шүү дээ. Ойлгох тий. Тэгэхээр бид ингээд заримдаа тэр хүмүүст ингээд дарамт өгöd байгаа юм шиг. За энийг та яагаад намгийн сэдвийг яриад байна гэдгийг жоохон бодож байгаа. Яагаад ингэж байна уу гэхээр бид нэг өөрснөө төсөөлөл бий болгож байгаа юм. Хүн гэхээр инээдэг ийм одоо яг та бүхэн өнөөдөр ингээд бид энд студийн хүмүүс байгаа шиг ийм л байх хэрэгтэй гэж төсөөлөнгүүт тэнд арай нэг өөрийгөө бага илэрхийлээд байгаа хүнийг харангуйтаа өрөвдөч гэдэг юм. Энэ биднээс өөр шүү гэ ингээд хүрээ татаад бидний нөгөө хүрээнээс өөр болчиход. Тэгэнгүүт л нөгөө хүнд сүүл бол харахаараа жоохон цэрүүлзээд байдаг. Сүүл өрөвдөөд байдаг. Ийм болчиход. Тэгэхээр энэ ялгаад байна шүү дээ. Тэгэд манай буддын шашинд болохоор хүн гэдэг бол бие сэтгэл гурвын нийлэмж, ялангуяа сэтгэл нь удирдах төв одоо мэдээллийн самбар. Тэгвэл яг сэтгэл зүйн талаас аваад үзэх юм бол удгаал гэдгээрээ бол бүгд нэг байхгүй. Тэр эрэгтэй, эмэгтэй, лам тийм тусгай хэрэгцээт байна уу? Ямар ч юм байхгүй. Яг сэтгэлгээний хувьд бүгдээ яг хийж л юм аа. Сэтгэл зүйн өөрөө нэг мөн чанартай юм гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бодгоол бүхний дотор нь гэгэрэл байгаа гэж. Ийм тийм тусгай хэрэгцээд хамаагүй байна шүү дээ. Хүн болгоны дотор бодгоол бүхний дотор гэгэрэл байгаа юм аа. Зөвхөн тэр гэгэрлийг ил болгох нь чухлаа гэж үзэж байгаа. Тийм болохоор лам хүний үүрэг бол гаднах зүйлээс нь хамаарах биш.
сэтгэл зүйн талаас нь бүгдийг нэг гэж ингэж хамруулж үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд саяны энэ жишээнүүд ингээ ярихаар бол их ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө материаллык зүйл гэдэг чинь яг энтэй ижлэх юм болчиход байгаа юм. Надад ийм зүйл байх ёстой гэд өөрөө нэг юм хүрээлэл бий болгочоод булгаад тэр байхгүй байна гэдэг ингээд нөгөөдхний бодлоо хэтэрхий өөртөө зовлон болгоод байдаг. Тэрийг олох арга зам нь өөрөө зүв буруу нь хамаагүй болчих гээд байдаг. Нөгөө төсөөлөл хүрээлэл байхгүй болоод шүү дээ. Тэрнээс л тэрэн доторх юм байхгүй болох гэдэг. Би заавал одоо юу гэдгийг бүр ийм машинтай болох хэрэгтэй өөртөө төсөөлөл тавьсан бол тэрэндээ урж чадаагүй бол тэрнийг ямар нэгэн гаргах. Тэгээд тэрний сэтгэл тааламжгүй байдал үүсгээд зовлон гаргаж ирээд бараг болчихсон. Тэгэнгүүт та одоо яг юм тусгай хэрэгцээ төгтөдтэй ажилтдаг болохоор бүр маш мэдрэг ойлгож байгаа шүү дээ тийм. Ер нь ингээд хараад үзэхээр тийм хүмүүстэй харилцах бидний хандлага яг тэр чинь л амьдрал дээр байгаад байгаа юм. Тэгэл магадгүй нөгөө олон хүмүүс нөгөө хил ам байна энэ төр гэл янз бүр гэдэг шүү дээ. Тэр чинь яг л төрөөнийхтэй адилхан юм болов гэж би ойлгоод. Тэгэхээр энэ материаллык зүйлийн араас бид хөөцөлдөд барахгүй хаа. Өөртөө зовлон юм тий. Зовлон л юм. Тэгж бодож. Яг үнэ. Жишээ нь та хоёр охинтой тий. Хоёр охиныхоо ирээдүйн аз жаргалыг юу гэдэг төсөөлж байна? Сэтгэлийн амар амгалантай амьдрахыг л. Сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар хэмжээний мэдээж нөгөө үндсэн нөгөө хэрэгцээ гэдэг шүү дээ. Биологийн одоо хэрэгцээ тий. Хамгаалагдсан байх, гэр оронтой байх, хоол ундтай байх гэдэг нэг агашны хэрэгцээнүүд мэдээж байна. Тэгвэл тэнд маш зөв хүн болж өөрөөсийнхөө амьдралыг аваад явах тийм зөв хүмүүс болохын төлөө би хувьд бодож ш дотроо. Би Арангаа аймагт ингээд нэлээ олон сурагчтай болцсон. Тэгээд ээж аав чинь та нараас юу хүсдэг болоо гэсэн чинь саяны тань хэлж байгаа хэлсэн. Тэгээд яг өдөр тутам та нар хэлж байгаа үг нь юу болоо гэсэн хичээлээ сайн ягаад сайн мэрэгжилтэй болоо. Тэгэхээр магадгүй ингээд бид ингээд нийтлэхээр яг ийм юм зүгээр боддог ч гэсэн өөрт нь үйлдэгдээд байгаа өдөр тутмын дадал маань нөгөө материалын зүйл рүү яваад байгаа юм шиг үст тий. Яагаад одоо 10 жилийн хүүхдэд эхлээд чи сайн хүн бол гэдэг өдөр болгон хэлэх биш өдөр болгон сайн хичээлээ хийгээд байгаа юм болоо. Тэр нөө үндсэн цаад агуулга нь сайн сургуульд ор тэгээ сайн мэрэгжилтэй бол сайн ажилтай бол гэдэг тий. Тэгэхээр нэг өдөр тутмын тэр хүүхдийн оюун санаанд оруулж байгаа дадал нь сайн мэрэгжилтэй бол гэдэг нь сайн хүн бол гэдэг нь энэ амар том. Тийм байна. Бүгдээр өөрөөрсөн заасан. Бид нар ч гэсэн тийм сайн сурл гэж л өснө гэхээс сайн хүн бол сайн бодолтой бол өөрийгөө ажиглал тийм төрөл рүүч баг тийм эцэгхээсээ ч юм уу бидний үеийнхэн штэ бүр тий. Тэгэхээр хэрвээ сайн сураад сайн сургуульд орж чадаагүй хүүхдүүд яг ээж аав болон хүрээллийнхаа хүмүүст хэр их үнэлэгдэж байгаа бол та юу гэж бодож байна? Та өөрөөс их сургууль юм багш юм болохоор яг хөө тэгэл үнэлэгдэхгүй л яагаад үл чи ингээд сурж ийжтэй диплом авч иж амьдрал залбирсан. Нөгөө тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй маань адилхан жоохон ингээд нэг ялгаатай л болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр бид өөрснөө л маш олон зүйлийг л ялгаа алах шиг байгаа. Ялгаа үүсгэж хүрээ үүсгэж тэрэндээ одоо нөгөө хүрх гэж те тэр нь одоо тэр тухайн хүний үзэл санаанд нийцэхгүй бол одоо тэр тухайн хүмүүсийг ялгуурлах үзэл бодол хийж байгаа үйлдэл нь ялгах те мөн чанарыг ойлгохгүйгээс болж болох гэдэг ийм нийгмийн маш олон төрлийн одоо субъектүүдийн харилцааны асуудал те үл ойлголцол тэгэл нэг ийм асуудал болж үсээд идэг юм байна. Тэгэхээр бидэд бас дотроо бодгол ёстой асуудлын нэг болоод байгаа юм байна гэж ойлгож байна. Та их сургуульд яг ямар хичээл ордог лээ? Би ч одоо Монгол улсад нэг анагаахын шинжилгээний үндэсний сургуульд хөдөлмөрцөл гэдэг шин салбарыг одоо хөгжүүлэлцээд те багаар ажиллаж байгаа. Тэгэл явж гин сүүлийн 10 жил бол ингэ ажиллаж байгаа. Засалж. Тий хөдөлмөр одоо хөдөлгөөн гэсэн үг шүү дээ ер нь бол тийм ээ. Окей хоёр өөр зөв. Тэгэнгүүт хүний их чи ер нь хөдөлгөөнийг засах хэцүү байна уу? Сэтгэлийг засах хэцүү байна уу? Сэтгэл шүү дээ. Сэтгэлийг засах хэцүү. Тэгэхээр одоо юу гэдгийг ингээ сэтгэлээ засна гэдгээ төдийл нэг ухаан юм шиг байгаа. Тэгээ яг
түрүүний ярьсанчлаа ингээд олон зүйлийг өөрөөрөө төсөөлчөөд өөрөө нэг юм хүрээлэл бий болгочоод түүнээс үүдэлтэй маш олон сөрөг зүйлүүд өөрт нь бий болоод байгаа шүү. Би танаас нэг юм асууя. Та ер нь шунлыг ямар сэтлэр төрдөг гэж бодож байна? Шунал бол одоо хязгааргүй шүү дээ. Олон хүсэл дээр суурилсан. Тэгэхээр шунал одоо ер нь яахаар бий бол төрдөг бол хүнд нэг юм аваад тэрэндээ ханахгүй дараагийнх руу дандаа тэмүүлж идэг. Уур бол одоо мунхагаас л төрдөг байх та. Тэгэхээр ингээд уур шунал гурав гэж гурван өөр ойлголт байхгүй. Тэгэхээр ер нь яг уур шунал хоёр төрж байгаагийн гол эзэн нь бол мохог мөнөг бол тийм. Гэхдээ гурал жоох ялгаатай. Өнөөдөр ингээд бидний яриа тань таалагдж байна уу? Таалагдж байна. Энэ шунал байхгүй. Танд ямар нэг юм таалагдж байвал тэр шунал. Юу гэдгийг ингээд таны заримдаа ажил бүтэхгүй ч гэдэг юм ингээд түгжрөөнөр бол танд жоох мөхөмдөл төрж байна уу? Тэгнь. Энэ уур. Нэг зарим үед юу ч бодохгүй хүн оршоо санчаад байна шүү дээ. Тэр мохоорлоо. Ингэж юмыг ойлгож байна. Миний монгол багш маань надаа ингээд булгаанаа хөшиг рүү хардаа хөшиг таалагдж байна уу? Хөшгний өнгө гоё байна. Гоё. Тэгвэл наа чи хөшгөнд хандж байгаа шунал. Хөшгний өнгө таалагдахгүй бол хөшгөнд хандаад одоо өөр чинь төрж байгаа уур. Юу ч бодохгүй бол мохор шүү гэж ингэж багш маань тайлбарлажсэн. Тэгэхээр уур мунхаг шунал гэдэг маань юунд самараад байна? Хүний сэтгэлээс. Өөрөөс нь хамаарат байгаа ч. Өөрөөс. Надад юм таалагдах юм бол шунал төрөө таалагдахгүй бол уур болоод байгаа. Тэгэнгүүт бид ингээд нөгөө надад таалагддаг л гэдэг асуудал гарч ирээд байгаа. Тийм байна, тийм. Энэ ярианаас гол агуул юун дээр очих гээд байна. Яг өөр дээр. Би гэдэг зүйл дээр л очих гээд байна. Миний юм гэсэн гэдэг. Тэгэнгүүтээ минийх биднийх гэдэг ингээ харангуут нөгөө түрүүний ярьсан анхны сэдв болох тусгай хэрэгцээ төгтүүд гингүүд миний хүрээллээс өөрчлөлтсөн. Гэр бүлийн харилцаан дээр ингээд узангууд эхнэр нөхөр хоёр миний бодож байгаагаас эхнэр өөр байгаад байдаг. Нөхөр өөр байгаад байдаг. Хүүхэд өөр байгаад байдаг. Хүүхдэд аав ээж нь өөр байгаад байдаг. Миний гэдэг зүйл чинь өөрт нь л таалагдахгүй болцоолохоор уур бүрддэг. Тэгэхээр энийг яаж арилгах вэ? Хүн өөртөө л ажиллах юм байна. Яаж? Өөрийнхөө тэр сэтгэлүүдийг таньж ажиглаад тэгээд болохгүй бол татуулаад засаад тэгээд зөв чиглэлд нь оруулаад өндөр хүлээлттэй ер нь байлгах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо хүний амьдрал гэж байгаа шүү дээ. Орчлон ертөнц гэж ярьж байгаа шүү дээ. Орчлон ертөнц гэдэг та юунаас бүтдэг гэж бодож байна? Энерги гэсэн мөлөө. Орчлон ертөнц гэдэг болохоор өөрөө хүн бүтээгээд байдаг. Нөгөө миний тим юм гээд өөрөө хүн ертөнцийг бүтээгээд. ертөнцийн одоо эзэн хэрвээ байвал өөрөө гэж хэлмээр байгаа байхгүй. Тийм байна. ертөнцийг хүн өөрөө бүтээгээд байдаг. Та маш их ажлыг амжуулахыг хүсдэг бол та одоо ажилсаг эмэгтэйг өөрөө л бүтээсэн байхгүй юу? Хинч өөртөө нэг бүтээгээгүй шүү дээ. Залхуу эмэгтэй бол та өөрөө л залхуу эмэгтэй бүтээж. Тэрэн шиг энэ орчлон ертөнц гэдгийг хүн өөрийнхөө бие гэсэн үзлэр бий болгочтой. Би юунд дуртай, би гэсэн ийм үзлэр ингээд ертөнц ингээд бий болоод бүтээд гараад ирдэг. Хүмүүс болохоор ингээд нийгэм та дөрөв ярьцтэй нийгэм рүү ингээд ус цутгах гэдэг юм шиг. Яг тийм л байх л да. Гэхдээ тэр нийгмийг бит хоёр ингээд бүтээгээд эхэлдэг. Тэр ямар нийгмээр өөрөө одоо Шантиво гэгэний тийм сургаал байдаг. Божодоо явдал дурхгүй гэдэг номон дээр дэлхийг тэр чигээр нь өргөсдөө гэж үзвэл дэлхийн өргөсийг бүгдийн ширлэх шир байхгүй. Та өөрийнхөө гутлын улыг ширлж. Тэгвэл та өргөсөн хатгуулахгүй юмна гэж. Тэрэн шиг одоо би нийгмийг сайхан гэж хэлээгүй, шүмжлээгүй мэдэхгүй байна. Мэдэхгүй гэдэг нь болохоор яг юу гэж одоо оноо тодорхойлох мэдэхгүй. Тэгэнгүүт бид ямар ч нийгэм байлаа гэсэн өөрөөгөө л хамгаалсан бол болж байгаа. Тэр ямар нийгэмд яаж амьдрах вэ гэдэг чинь зөвхөн хувь хүний өөрөөс нь хамаарна. Тийм байна. Тэгэхээр хүн өөрийнхөө учрыг олчих юм бол ертөнц аяндаа учир нь олдно гэдэг үгтэй л яг хэлж шүү дээ. Тэгэхээр одоо ингээд яриач гэсэн өөрийнхөө учрыг өөрөө би гэл ингээд үзэхээр бас л нөгөө би л гэдэг зүйл яригадаад байгаа байхгүй. Би өөрөө яг бусдаа яаж харьцах юм бэ? Би өөрөө ямар сэтгэл зүйтэй байх юм бэ гэдэг маань нэг нэмэр асуудал. Тэгэхээр
түрүү нөгөө ярьсан шүү дээ нөгөө хувилгаан гэхээр юмны мөн чанарыг элтэд мэдсэн үнийг хэлдэг маа гэдгсэн шүү дээ. Тэр нь болохоор нөгөө би гэх үзлийг л элтэд мэдсэн үнийг хэлж байгаа байхгүй. Тэгээ яагаад хувил төрдөг вэ гэхээр нөгөө би гэсэн үзлээсээ байхгүй болчингууд бусдын төлөө гэсэн сэтгэл төрөөд ирэнгүүт бусдын төлөө би тэнд төрөе хэлж чаддаг болох нь шүү дээ. А би гэж бодож байгаа юм чинь би гэд түрүүний нөгөө хоёлынгийн ярьсан шиг түвжрэнтэй уурлаад ээж нь бэлэг өгөөл баярлаад тэгээд ингээд яваад тахаар чинь нөгөө зовлон жаргал хоёрдоо ээлжлэл ингээд яваад. Тэгэнгүүт нөгөө хүн ямар ертөнцийг өөртөө бүтээх нь асуудалтай ертөнцийг л өөртөө бүтээгээд нөгөө одоо ертөнцийн хүрд гэж ярьдаг нөгөө дотроо л эргэлдэл яваад байгаа юм байна. Тэгэхээр улгаан болыг гэж бодчихвол би гэсэн үзлийг байхгүй болох юм шиг. Тэгэхээр гол асуудлын үндэс нь миний би гэсэн энэ үзлийг арилгах. Яг үнэ. Яг ер нь эцсийн цэг тэн дээр л очдөг юм байна тий. За хоёулаа түрүүн шунлын талаар ярьсан тий. Тэгэхээр бидний нөгөө авахыг хүссэн тааламжтай одоо хүнд сэтгэл төрүүлж байгаа зүйл чинь одоо сэтгэл таалагдсан зүйл. А тэгвэл одоо бид нэр ингээд цалин мөнгө аваад ажиллаад байна шүү дээ. Энэ одоо шунал юм уу юу юм бэ? Тий. Надтай ингээд 10 жилийн 12 дугаар ангийн хүүхдтэй аав ээж болцсон. Тэгээ манай хүүхд ямар мэрэгчлээ болох вэ гэсэн. Тэгээ би өөрөөс нь асуусан чинь бизнес хийдэг хүн болмоор байгаа гэдэгс. Тэгээд тэр гэр бүлийг би сайн мэднэ л дээ. Тэгээд хандуу хэр шуналтай юм бэ гэсэн жээж өгнө шүү дээ. Манай энэ юу ч шунал байх. Тэгэхээр нь би тэгвэл баг бизнес их боломжгүй байхаа гэж ярьсан. Тэгэхээр ер нь товчтой болвол магадгүй би тийм байх гэж бодож байна. Тэгээд хөдөлмөр эрхлээд цалин авч байгаа гэдэг бол одоо энэ бол зүйсний зөв хэрэгэлтэй тийм ээ. Гэхдээ ихэнх хүмүүс одоо хөдөлмөр эрхэлж байгаа нь өөр тааламжтай зүйл ч гэсэн байгаа шүү дээ. Зөв цалингийн төлөө биш ажил хийж байгаа сонирхлоор ажил хийж байгаа хүмүүс ч байгаа тий. Та ч гэсэн төв байгуулахдаа анх их орлого олё гэж бодсон болов уу? Мөнгө олё гэж бодсон уу? Хүүхдэд тус олё гэж бодсон уу? Хүүхдэд тус олё гэж бодсон. Ийм ч байгаа шүү дээ тийм ээ. Нэг зөндөө олон байна. Ерөнхийдөө ингээд яг цалин авъя гэж байгаа хүрээнд бодоод үзэхэд бол би тийм гэж хэлхиймээр санагдаж байгаа. Гэтэ энэ буруу юм уу үгүй шүү дээ. Буруу юм уу үгүй. Жишээ нь бурхан болохыг өмнөх одоо тэр яг нэг агшны дараа бурхан болох ч байгаа ч гэдэг юм уу ингээд ийм юмнууд бурхан болох шунал байна гэж ном дээр хүртэл ингэж зарим хүмүүс үздэг. Энийг бол би бас 100% тийм гэж хэлж чадахгүй л дээ. Гэтэ тийм өнцөг байдаг. Тэгэхээр ер нь ингээд бизнес эрхэлж байгаа болон ингээд ажил хийж байгаа хүмүүс ихэнх нь л тийм сэтлэр өдөгдөх гээд байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр нөгөө миний бодлоор ингээд саяны асуулттай ингээд холбоод үзэхээр нөгөө анхтай ч хэрэгцээ ирсэн шүү дээ би энэ ажлыг хийгээд би тодорхой хэмжээний хөдөлмөрөө үнэлүүлж байгаа. Тэр үнэлүүлсэн хөдөлмөрөөр би хүүхдүүдийнхээ хоолыг байрныхаа мөнгийг одоо хэрэгцээгийн хангалттай хэрэгцээгээ хангаж хүн өөртөө ихтэй хамгаалагдсан одоо мэдрэмжтэй амьдардаг юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр та одоо яг энэ хэрэгцээгээ одоо энэ ахын одоо суур хэрэгцээнүүдээ яаж цалин мөнгөөрөө яаж одоо их өсвөр авдаг вэ? Цалинтай байд юм уу та хэд? За бид бол ингээд яг Монголд хэд оронд ингээд яг ажил хийж байгаа хүмүүс бол тэр хууль ёсныхаа дагуу бол цалин өсөл байдаг. Нийтлэг ламнарт бол тийм цалин өсөх зүйл байдаггүй. Нөгөө талаар бид ингээд цалинд баригдах юм бол бид чинь яг тантай ажиллах юм болох гэдэг шүү дээ. Хийж байгаа ажил маань өөрөө тийм зүйл төр өдөгдөх гэдэг шүү дээ. Тэгэхээр бол бидний хувьд бол одоо ингээд анхдагч хэрэгцээ маань ингээд тэр нөгөө ялангуяа гэр бүл амнарын хувьд бол ингээд маш бага. Тэгэхээр тэр нь бол ингээд өөрснөө ямар ч болчдөг. Тэгэхээр бол бидний хувьд бол нийтлэг хэрэг тийм цалин өс байдаггүй. Ингэж л тэгээд яг би таны асуултыг жоохон таас өөрөө ёс суртахуунтай юм болохоор юу байх шиг байна. Надаас нэг оюут хөвгт гэж асуучихсан. Та хэдэн төгрөгийн цалин авдаг гэсэн. Би цалин авдаггүй гэсэн чинь. Тэгээ яаж амьдрдیں гэж асуусан. Тий. Тэгээ би би одоо ингээд гэр бүлгүй миний хагдагч хэрэгцээ тэгэхээр ингээд нэг маш бага байх нь шүү дээ тий.
Тийм болохоор ингээд би өөртөө одоо баг олцсон борлогоор бол ингээд амьдрах бүр боломжтой гэж ингэж одоо хариулсан. Яг зүгээр ингээд шашны талаас ус ярих юм бол бурхан багш ингээд өөрийнхөө тодорхой буйныг ингээд шавнартай зориулсан байт юм бэл. Ирээдүйн одоо лам болох шавнар маань эдэн ундаагаар тутахгүй хээ. Тэхийн тухайд энэ буйныг зориулъя зорилго одоо зорилт тавьсан. Тийм одоо зориулга байдаг. Тэрнийх нь үр дүнд ч юм ингээд нэг тийм одоогоор тийм нэг үлссэн лам гэж би сонсог. Гэхдээ одоо ингээд гэр бүлгүй номын ёсоор явж байгаа лам нарт бол баян лам гэж бол би бас төдийлөн их сонсог. Энэ дээр бас бодгол хэрэгтэй юм байна те бас. Тэгэхээр нөгөө амар амгалан гэдэг чинь хаанаас гарч ирэх вэ гэж. Сэтгэлийн тайван байдлаас шунал хүсэлгүй сэтгэлээс юм уу? Нэг одоо хэл бичгийн айхтар тийм юуны хүн надтай чүхэнд үхлийг ярьж өгч чадахгүй бол лам болоод яах юм гэд надад тэгжсэн л та. Тэгээд тэр хүн 3 үхэл байдаг үстэй гэд надад зэмлэнгүү хэлжсэн. Би яг одоо мэдэхгүй дэ зэмлэлсэн юм биш л те. Яг тэр хүн гэд. Тэгэхэд хаа мэт үхэл, шуу мэт үхэл, гөрөөс мэт үхэл ч гэдэг юм ингээд ярьж болдог. Тэгэхээр хамгийн жоохон муу үхэл нь одоо хаа мэт үхэл гэдэг. Яагаад? Хаа ямар байдаг вэ? Бүх юм те. Бүх юмтай. Эд баялаг ихтэй. Тэгэхээр хаан өхүүл юу бодох вэ? Үэд байл. Энийг яана гэж бодно шүү дээ, тий. Гөрөөс шууд юм байх болов? Байхгүй шүү дээ. Байхгүй. Юу ч бодохгүй л явах юм байна. Явж чадах. Тэгэхээр сэтгэл нь яахаар байх нь нисэл өхнө шүү дээ, тий. Тэгэхээр аль нь дээр вэ? Бараг тэгээ гөрөөс шуу шиг л явсан. Тэгэхээр би тийм замыг сонгосон хүн. Тэгэхээр би тийм л замыг сонгож байгаа гэж ойлгож байна. Тэгвэл эндээс сургуулаад ер нь яагаад лам хүн болдг юм бол лам болох одоо ямар зорилго? Тий, яг олон байгаа. Тий. Миний хувьд бол яахад тий. Багасаа л лам болъё гэж бодсон. Магадгүй нөгөө хувилгаан талбартай ажилласан баг. Тэгээд яг таад миний амар лаг ижидтэй хувилгаан байна гэж бити бодороо. Наа тийм бол байхгүй. Зүгээр яг би гэд хүүхэд ингээ 2 3 настай ч юм уу ингээ зарим зүйлээ ингээ санаад ингэдэг штэ тий. Одоо миний санаж байгаа гэхэд би ингээийнхаа чирэн дээр завлаа сууцлан болно гэж сууж ирсэн. Надад тийм катар орж ирдэг гэдэг ч юм уу те. Тэгэл ямар ч байсан лам болохыг л мөрөөцсөн багасаа. Тэгэл тийм болохоор гэр бүлийнхэн дэмжсэн. Манай харангач сүсгтэй газар шүү дээ те. Тэгээ ингээ ер нь бол ингээд дэмжсэн бүгдээрээ тэгэл дундаа ингээд ороход өөрөө лам болёо л гэл ингэсэн. Тэгэхээр ийм хүмүүс байдаг. Тий. Нөгөө талаар нөгөө нөлөөлөл тус авцсан хүмүүс байдаг. Одоо таньдаг ахыг хараад ч юм уу тий ийм лам ч ийм сайхан юм байна гэдэг эсвэл найзуудаа хараад ч юм уу тийм нөлөөлөл тавцлам болсон хүмүүс бас байдаг. Тэг ер нь ийм хоёр л болоо гэж бодож байна. Энэ хоёр биш бол өөр бодлоор лам болох юм бол тэр хүн лам болж чадахгүй байх тий. Нөгөө нэг үндсэн зорилго тий. Тэр бол биелэгдэхгүй юм байна. Бас сонирхолтой. Тэгэхээр одоо та бол инстинкт нөгөө би бол ингээ аль бие усны юу гэж мэдэхгүй байна л да. Ямар хідэн одоо юг одоо дамжаа тэр сургууль хэдэн жилээр ямар ингээд чиглэлээр суралцаж одоо дүүргдэг юм бэ? Шалгалт мэдээж өгөөд ийшээ ахдаг бах тий. Тэрийг жоохон тайлбарлаж өгөөч. Ер нь буддын гүн ухааныг судлахад 5 бот ном гэж ингээ 5 ботод хувааж үздэг. Үндсэн эхний 2 ботыг дүүрэхэд бол 10 жил шаардлагатай. Ингээд 10 жилийн одоо орчин ном буюу Билгүрмэдийн одоо номоо дүүргээд ингээд нэг хамгаалдаг. За тэрийг бол би хамгаалсан. Тэгээд түүнээс хойш л одоо түүцлийн ингээд тоосон чанар энэ хүн сэтгэлээ голлсон ном л үзээд түүний араас л одоо 4-р бүлэг болох одоо Абдурмын ном гэж байдаг. За тэр нь бол одоо ертөнцийн одоо үүсэл гаралч гэдэг юм уу гэдэг ийм одоо жоохон нарийсгаж ингэж үздэг. 5-дугаарх нь болохоор бол одоо дөлвөө буюу ном хотгох тэр одоо ёс суртахууныг лам хүн гэж одоо ямар ёс суртахуунтай ямар одоо үйл хөдлөлтөй ямар дэгж ихтэй байх ёстой юм бэ гэсэн энэ нэг үнцэн агуулсан юм 5 бот байдаг. За би бол одоо энэ 5 дахь ботонд суралцаж яваа ийм хүн байгаа. Тэгээд үндсэндээ энэ 5 бот номыг 16 жилийн хугацаанд үзэж дүүргдэг.
Тэгээд түүний араас л бол одоо лааран бие шалгалт буюу одоо ингээд энэ үдсэн 16 бот одоо 16 жилийнхаа хөдөлмөр 5 бот номон гэж 3 хуваа одоо та нарын харвал дахиж хамгаалдаг. Тэгээ үздэг. Тэгээд энэ ташрамд бас хэлгээд ингээд 16 жил суралцахдаа сүүлийн дээд 4 анги нь бол шинжлэх ухааны хичээл өдөр үздэг. За тэгээд мөн одоо тэр 6 жилийн шалгалтанд ч гэсэн ингээд шинжлэх ухааныхаа шалгалтуудыг давхар өгдөг. Тэгээд ингээд төгссөнийхаа дараа бол нууц тарны хийдэд бас очиж 1 жил суудаг. Манай хийдийн хувьд бол түүний араас л бас 3 жил одоо нууц тарны одоо ингээд бас шалгалтыг өгөх хэрэгтэй байдаг. Тийм. Лам хүн та тэгэхээр юу гэж бодож байна? Тэгээд дуусчих байх гэж бодож байна. Гүү аха. Ер нь насан туршдаа л суралцаж хөгжүүлдэг өөрийгөө тий гэж бодож штэ. Тэгээ энэ бол яг програмчлагдсан хичээл дүрж байгаа тийм ээ. Тэгэхээр лам хүн гэдэг бол гэгэрэл төр хүртлээр суралцах хэрэгтэй. Түрүүн хоёлоо бас нөгөө ярилцлага эхлэхээс өмнө ярьжсэн буддын шишин бол хамгийн их шинжлэх ухаантай ингээд ойр болон хоёр талаас тэр одоо ойлголтыг ингээд нотлох тий нэг цэг дээр буух тийм чиглэлийн бас ажлууд одоо барууны Америк ч юм уу одоо барууны улс орнууд их сургуулиудтай хамтарч хийд юм бэлээ. Тэгэхээр танах нэг Америкийн нэг сургуультай тийм тэр курсын талаар та бас яриач. Тий түрүүнд дурдсан дээд 4 анги маань Эморих сургуулиас одоо ингээд суралцсан багш нар ч гэдэг юм уу гэдэг хүмүүс ирээд бидэнд заадаг. Тэгээ Эморих сургууль бол одоо манай хийдэд салбараа ингээд сургууль оюутныхаа байртай барьсан. Тэгээ мөн одоо тодорхой хугацаагаар оюутнууд манай дээр тий манай дээр ч бас ингээд суралцдаг. Тэгээд ингээд ер нь далайн өгшил бол буддын шашин 21-р зууны буддын шашин бол шинжлэх ухаантай уялдаж явах хэрэгтэй гэж үздэг. Яг нэг миний зүгээр ингээд харж байгаагаар бол лам нар шинжлэх ухааныг ойлгоод гэхээс илүүтэйгээр лам нар өөрсдийн үтсэн номлолыг шинжлэх ухаантай ямар үг хэллэгтэй холбогдож байна вэ гэдгийг үзээд тах шиг байна. Түүнээс л шинэ юм олж мэдээд байгаа юм жаахан хомс юм шиг байгаа. Яг л зүгээр нөгөө үг хэллэг энэ дээр л одоо нийлүүлээд байгаа. Ийм сайхан зүйл болж байна. Энд чинь энэ гэсэн үг юм байна гэж тайлбарлахад тийм маш сонирхолтой байна. Одоо та Монголд ингээд буцаад ирэх бах тийм ингээд энэ одоо системчилсэн нөгөө програмуудаа дуусгаад ингээд сургалтад үүргээд Монголд ирээд одоо яг юу хийж бүтээ гэж зорж чинь таны зорилго юу вэ? Та лам хүн гэхээр юу гэж боддог вэ? Лам хүнээс юу хүсдэг вэ? Яг буддын одоо шашныг түгээх зөв үзэлтэл хүмүүсийг зөв бодолд чиглүүлэхэд туслах. Хоёулаа ер нь танилцаад олон жил болж байгаа. Тэрнээс өмнө та тийм бодолтой байсан уу? Ер нь бол тийм бодолтой байсан. Гэтэ би чинь нөгөө нэг яг бас эмч хүн учраас бас яг энэ чиглэлийг бол нарийн судлааг өгнө шүү дээ тий бас. Тэгэхээр бас танаас л одоо энэ юг асуултыг хариултыг авмаар. Тийм тэгээд лам хүн гэхээр хүмүүс одоо мэрэг засал ном төрөний ярилцсан чинь ийм зүйлүүдийг харах гад байдаг. Зөвхөн ийм зүйлийг харах гад байдаг. Энэ үл яг лам хүнд эзэмших бас л нэг байх ёстой л чадвар мөн үгүй л мөн. Гэхдээ бүгдэнд нь байх албагүй. Тэгвэл лам хүний гол зорилго юу юм бэ гэвэл түрүүний хэлсэн сэтгэлээ номгох гэгэрэл төрх. Тийм болохоор би програмчлагдсан сургуулаа дүүргээд цаашд өөрийнхөө сэтгэлийг номгох гэгэрэл төрх. Энэ замаа хөөн. Иннээс мэдрэгдсэн мэдрэмж, иннээс мэдрэгдсэн зүйлээ бусдад хуваалцна. Тийм түүнээс л айхтар багшлан гэхээс илүүтэйгээр бусдад хуваалцах ёстой. Энэ бол нөгөө лам хүний ном үзэж байгаа гэгэрэлд хүрэж байгаа гол зорилго нь бусдын төлөө гэсэн. Бодийн сэтгэл гэж ярьдаг те. Харин сэтгэл гэлч болох байх те. Тийм сэтгэлээр ингэж өдөөгдөж үздэг. Тэгвэл тэр ажлаа хийх ёстой. Тийм болохоор тэр өөрөө одоо онлоор мэдэж авчаад өөртөө практик болгож өөрөө дадлага болгоод түүнийг одоо ингэж бас бусдад хуваалцах нь л миний үүрэг. Одоо хөл ярина төгсгөлд бас таны ингээ хэлмээр байдаг тийм ингээд нийт монголчуудаа сонсогчдоо хэлмээр байгаа хөндөөгүй сэдвүүд одоо юу байна? Тэрийг одоо танд үлдээ. Тэгээ өнөөдөр хоёулынгийнх нь сэдвүүдээр нөгөө хайр инэрлийн сэтгэл ер нь яригдаагүй. Тэгээ тэгэхээр энэ
хайр инэрлийн сэтгэлийг чухал биш болохоор нь яриаггүй зүйл биш шүү. Энэ бол маш чухал зүйл. Өнөөдрийн түрүүн та ярьсан нийгмийг өөрчлөгч гэдэг юм ингээд байсан. Тэгвэл өнөөдөр магадгүй зүгээр ингээд нийгэмд сөрөг зүйл олон байна гэж харах юм бол хайр инэрлийн сэтгэл, инэрл нэгүслийн сэтгэл хоосорцсон учраас л тэр бага байгаа л гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйл бол хайр инэрлийн сэтгэл юм шүү. Хайр инэрлийн сэтгэлийг бид агуулах хэрэгтэй. Энийг бид одоо суралцах хэрэгтэй. Хайр инэрлийн сэтгэл гэд хэлэхээр энийг мэдгүй хүн гэж байхгүй. Одоо отоод гэсэн энэ бас мэддэг хүн гэж байхгүй чинь. Нөгөө баг ингээд нэг тийм нэг баг тренд үг болоод нөгөөдг нь одоо ингээд өлөг болоод тах шиг байна. Карма энэ хоёр. Тийм болохоор би энэ үлийн үр хайр инэрлийн сэтгэлийг нөх өнөдөр хөндөж ярьсангүй л дээ. Тэгээд магадгүй бид нар ингээд та маань буддын шашнаа илүү судлаад тэгээд дээрэс нь олон хүүхдүүдийн төлөө ажиллах төвчин дэлгэрээд нөгөө өөрийнх нь мэдлэг, өөрийнх нь одоо хийж байгаа ажил хоёр дээр ингээд туршлагачаад ирэхээр дахиад одоо танд олон асуулт гарч ирэх байх л та. Магадгүй тэр үед би ч гэсэн сургуулаа төгссөн байх л та. Тэр үед хоёлаа энэ хоёр сэдвээр ингээд бас хөндөж ярих юм бол гоё байх. Тэгээд энэ подкастыг одоо үзэж байгаа хүн магадгүй бидний ярианаас ингээд авах зүйл байвал түүнийг өөрийн одоо ухаанаар шинжилж үзээд нэмээд юу үсэх хэрэгтэйг бол саяны хэлсэн хайр инэрлийн сэтгэлийг хүн болгоо өөртөө бий болгох хэрэгтэй. Тэгээд хэрвээ би танаас асууя л да. Ганцхан зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлээч. Эрэг зүйлийг дадал болгооч гэвэл та юуг дадлуулахыг хичээх вэ? Одоо тэгэл эрэг байдлыг гэж бодож байна. Эрэг бодол, эрэг байдал, зөв бодол. Тэрийг л бодож байна нэгийнхэнд. Манай номонд бол өхөл мөнх усыг санах гэж байна. Өхөл мөнх усыг санах. Өхөл мөнх усыг санаж байгаа хүн өөрийн ирэхгүй эрэг болдог гинэ. Маргааш өхөн гэж бодож байгаа хүн өнөөдөр сөрөг зүйл хийхгүй шүү дээ. Тэгэхээр юм бүхний одоо ном бүхний бас нэг суурь нь бол өхөл мөнх усыг санах шүү гэж. Ингээд манай буддын шашны ингээд үзлүүд ингээд огтхоонуудыг ухуулдаг бас ойлгох нь яриаж байгаа өнөөдөр. Тэгэхээр хэрвээ надаас яг тань шиг асуулт асуувал те. Өөрөө нэг зүйлийг голчилж хийгээч гэж асуувал өхөл мөнх усыг санах гэж. Тэгэхээр өхөл мөнх бус гэдэг шашинд хамаатай юм. Хамаатай шүү дээ. Бүх хүн хамаатай. Тэгэхээр зөвхөн шашинд биш бүхэл хүнд хамаатай шүү дээ. Тэгэхээр энийг сонсож байгаа та шашингүйгээр бахархдаг залуучууд олон байгаа бах. Шашныг хүндэлдэг залуучууд бас олон байгаа бах. Одоо шашныг өмнөж фанатууд олон байгаа бах тий. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ өхөл мөнх ус буюу энэ ертөнцөөс явна гэдгийг хүлээн зөвшөөрч чадна. Тэр хүртлээр таны үйлдэл ямар байх ёстой вэ гэдэг танаас л хамаарна. Та тэгээ бодоод үзээрэй. Тэр үед та бэлэн байгаа юу одоо? Энийг бодоод үзэх хэрэгтэй. Маш гайхалтай. Амьд байхдаа баатар мат амьдраад өхөн цагт өчүүгээ мажаад яхахтай гэж үг байт. Тэ. Тэгэхээр бид амьд байх үедээ эрлэхэг баатар шиг амьдрах биш. Саяны энэ бодлыг бодож өөртөө сэрэмжтэй байх. Яагаад өхөл мөнх ус хамгийн одоо ном бүхний суурь болох гэдэг нь вэ гэхээр түүнээс хамаарат сэрэмж гэдэг зүйл чинь төрдөг гинэ. Хоёлынгийнх нь ярианы эхлэл эслээ. Тэгэхээр буддын шашин өөрөө ингэж л ирдэг юм байлээ. За ингээд маш гайхалтай сэдвүүдээр битээр ярилцлаа. Тэгээд ярилцахыг би бас хичээлээ. Тэгээд энэ одоо өдөр манай 3 дахь зочноор оролцох боломжийг надад олгосон. Надад бас завшаантай хэрэг азтай болон завшаантай тохиолдлоо гэж бодож байна. Тэг яг Монголд ирсэн байх үед нь битээр бас уулзаад подкастынхаа зорилгыг ярьсан чинь намайг бас маш ихээр дэмжсэн танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн ламын одоо зорилго зам мөрдөн сайн сайхан бүхнийг одоо дээдийн хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд танд болон энэхүү подкастыг хийж зохион байгуулж байгаа хамт олон энэхүү подкастыг сонсож байгаа
сонсогчид цаашлаад одоо бодгоол бүхэн амар амгалантай байхыг эрүүл өргөе. За баярлалаа. Ингээд хүнээс эхлэх подкастын зочин болгондоо бид нар уламжлалт ёсоор бас жижигэн гарын бэлэг гардуулдаг байгаа. Тэгээд за уламжлалт ёсоор зочин болгондоо би өөрийнхөө чадан ядан бичсэн тархины харуултын дараах хөдөлмөр цэцэл гэдэг номоо бас жижигэн гарын бэлэгтээ танд гардуулахыг хүсэж байна. За баярлалаа. Өглөгийн дэдэн сэтгэлийн өглөг түүн ном гэдэг бол бас олон буруу зүйлийг арилгаж одоо эерэг зүйлийг түгэх бас сайхан зүйл тийм ээ. Тийм болохоор маш их баярлалаа. За ингээд подкастын хамтран ажилладаг байгууллагуудад танилцуулъя. Yours CGM, Green Wizard Studio мөн Mons Huns группийн Ecos ус хамтарч ажиллаж байгаа. Ингээд дараагийн дугаараар маш сонирхолтой ярилцлагуудаар иргэн уулзах эрүүл талвия. Ингээд түр баяртай.